1930-ад он бол Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн түүхэнд хамгийн хүнд үе байсан. 1929 онд Уолл Стритийн хөрөнгийн мөржийн уналтаар их хямрал улс орон даяар тархаж олон мянган бизнес хаагдаж, ард иргэдийн амьдралд гүнзгий нөлөө үзүүлсэн юм. 1933 онд 4 хүн тутмын нэг нь ажилгүй болж, ажилгүйдлийн түвшин дээд зэгтээ буюу 25% хүрч, энгийн гэр бүлүүд өдөр тутмынхаа хэрэгцээг хангахтаж бэрх болов. Түүнчлэн хөдөө аж ахуйн бүс нутагт тоосон шуурга буюу Dust Bowl тохиож, тариалангаа алдсан олон айл хот руу нүснэ нь хямралыг улам нэмэгдүүлэх шалтгаан болов. Их хямралыг даван туулахын тулд ерөнхийлөгч Франклин Д. Рузвельт 1933 оноос хэрэгжүүлсэн New Deal хөтөлбөрөөр төрийн бүтээн байгуулалт, банкны шинжилэл, хөдөө аж ахуйн дэмжлэг зэрэг арга хэмжээг авч эхэлснээр эдийн засгийг аажмаар сэргээх эхлэл тавигдсан. Зам гүүр, цахилгаан станц барих зэрэг бүтээн байгуулалт олон мянган хүнд ажлын байр бий болгож, хөдөө аж ахуйн салбар тариаланчдад дэмжлэг үзүүлсэн ард иргэдийн амьдралд багч гисэн гэрэл авчирсан юм. Гэсэн ч 1930-ад оны сүүлчээр Америкийн нэгдсэн улсын эдийн засаг бүрэн тогтворжиж амжаагүй дэлхийн 2 дугаар дайнтай золгосон билээ. Нэгдсэн улс дэлхийн 2 дугаар дайны өмнөхөн cash and carry буюу бэлэн мөнгө ба өөрийн тээвэр бодлогыг хэрэгжүүлсэн нь үл хамаарах байдлын тухай хуулийн нэг хэсэг байсан бөгөөд энэ нь дайтагч талуудад зэвсэг болон цэргийн бусад хэрэгслийг зөвхөн бэлэн мөнгөөр худалдаж аваад мөн өөрсдийнхөө усан онгоцоор тэрлэхийг шаарддаг байсан. Энэ бодлого нь Америкийн эдийн засгийг хамгаалах, мөн хөлөг онгоцуудыг дайны бүсээс хол байлгах замаар дайн татагт орохоос зайлсхийх зорилготой байсан. 1940 он гэхэд Их Британий бэлэн мөнгөний нөөц шавхагдаж тусламжийн хэрэгцээний чухал болсон учраас 1941 оны 3 дугаар сард Америкийн нэгдсэн улсын Конгресс түүхэн Ленд-лиз хөтөлбөрийг баталсан. Энэ хууль нь ерөнхийлөгч Рузвельт Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахад чухал ач холбогдолтой гэж үзсэн альва улсад голчлон хэлэх юм бол Их Британи, Зөвлөлт холбоод улс, Хятад зэрэг төлбөрийг хойшлуулж эсвэл түрээсийн нөхцлөөр зэвсэг байлдааны техникээс гадна хоол хүнс болон бусад нөөцийг нийлүүлэх эрхийг олгосноор cash and carry ийм бэлэн мөнгөний шаардлагыг харж улмаар Америкийн нэгдсэн улсыг ардчлалын зэвсгийн сан болгож хувирсан юм а. Ленд-лиз хөтөлбөр нь Америкийн тусгаарлагдах бодлогоос татгалзаж холбоотон гүрнүүдийн ялдыг баталгаажуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгсэн. 1940 онд Америкийн нэгдсэн улс дайндаа ороогүй байсан ч ардчлалын зэвсгийн агуулах болох зорилгоор батлан хамгаалах үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдсэн. 1940-оос 45 онд үйлдвэрлэлийн нийт хүчин чадал 100%-аас дээш болж өссөн. Үйлдвэрлэлийн өсөлт нь Америкийн нэгдсэн улсыг дэлхийн хамгийн том зэвсэг техник үйлдвэрлэгч болгож чадсан. Дайн эхлэхийн өмнө 3,000 онгоц үйлдвэрлэсэн бол 1944 онд 96,000 онгоц үйлдвэрлэсэн нь дайны бүх талбарт ноёрхлоо тогтоож чадсан. Үйлдвэрүүд өдөр шөнөгүй ажиллаж, автомашин үйлдвэрлэдэг үйлдвэрүүд танк, цэргийн машин бүтээдэг болж, ердийн хөлөг онгоц барихад хэдэн сар зарцуулдаг байсан бол Либерт төрлийн хөлгийг 40 хоногт барьдаг болтлоо хурдассан. 1941-өөс 45 онд 5,000 гаруй байлдааны болон туслах хөлөг онгоц үйлдвэрлэсэн. Мөн 88,000 танк, 2,4 сая цэргийн автомашин, 260,000 мотоцикл үйлдвэрлэсэн. Энэ бүхний төгсгөлд Америкийн нэгдсэн улс нь дэлхийн үйлдвэрлэлийн тал хувийг дангаараа эзэмшиж, аж үйлдвэрлэлийн түүхийг Дэлхийн 2 дугаар дайн нь Америкийн нэгдсэн улсын хөдөлмөрийн зах зээл болон эдийн засагт хүчтэй нөлөөлсөн. Их хямралын үед ажилгүйдлийн түвшин 25% байсан бол дайны үйлдвэрлэл өргөжснөөр энэ үзүүлэлт дээрс бурч 1944 он гэхэд ердөө 1.2 болсон. Танк, онгоц, зэвсэг, цэргийн хэрэгслийн томоохон захиалгууд нь үйлдвэрлэлд ажлын байрыг огцон нэмэгдүүлжээ. Эрэгтэйчүүдийг цэрэгт татан фронтод илгээсэн үйлдвэрүүдэд ажиллах хүчний асар том хомсдол үүсгэсэн бөгөөд хомсдлыг эмэгтэйчүүд, ахмад наснууд түнчлэн зөөнхийн бүлгүүд нөхсөн. Хөдөлмөрийн эрэлт нэмэгдэж ажилгүйдэл багасснаар ажилчдын цалингийн түвшин мэдэгдүүлсэн бөгөөд бодит орлого дайны турш харилцаагаар 50% орсон. Дайны шаардлагаар үйлдвэрүүд 24 цагаар 7 хоногт тасралтгүй ажилладаг байсан тул ажилчид олон цагаар ажиллаж илүү цагийн цалин авдаг болсон. Дайныг санхүүжүүлэхийн тулд татвар нэмэгдсэн ч үүнийг иргэд эсэргүүцээгүй. Учир нь хүмүүс тогтвортой ажилтай болон тогтмол орлоготой болсон байсан. Бонд гарсан бөгөөд дайны бонд худалдаж авах нь ирээдүйд өндөр хүүтэй буцааж авах хөрөнгө оруулалт байв. Ийм загвар эдийн засгийг тогтвортой байлгаж илүүдэл мөнгийг зах зээлд биш төр төвлөрүүлснээр инфляц хэд өсгөөс хамгаалж их хямралын дараа анх удаа санхүүгийн хувь тогтвортой байв. Дайны эдийн засаг нь урд өмнө хөдөлмөрийн зах зээлээс хадуурхагдаж байсан бүлгүүдэд шинэ боломжийг нээж өгсөн. Тухайлбал Африк гаралтай Америкчуудад дайны үйлдвэрлэлд оролцох боломж нэмэгдсэн. Хэдийгээр ажлын байранд хайрц өнгөөр ялгуулан гадуурх явдал байсан ч цэргийн үйлдвэрлэлийн эрэлтэнд тэднийг умард болон баруун хэсгийн хатууд руу шилжих хөдөлгөөнийг эрчимжүүлсэн.
Рузвельт дажуулт дүрийн салбарт арьс өнгөөр ялгарлан гадуурхахыг хориглосон тушаал гаргасан нь энэ байдал тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Мексик гаралтай Америкчуудын хувьд хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчний хомсдол үүссэн тул Америкийн нэгдсэн улсын болон Мексикийн засгийн газар Брацера хөтөлбөрийг хэрэгжүүлж Мексикчууд хөдөө аж ахуйд ажиллаж эхэлсэн. Тэгвэл дайны үед Америкийн дотоодын эдийн засаг хэрхэн өөрчлөгдөв? Дэлхийн 2 дугаар дайны үед Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн хамгийн том дотоод өөрчлөлтүүдийн нэг нь хөдөлмөрийн бүтцийн шилжилт байлаа. Эрчүүдийн ихэнх нь фронтод дайшлагдсан тул үйлдвэр зүйд аж ахуй балан хамгааллын үйлдвэрүүдийг шинэ ажиллах хүч шаардлагатай болсон. Ингэснээр өмнө гэрээ ажлын гол үүрэгтэй байсан эмэгтэйчүүд асар их хэмжээгээр хөдөлмөрийн зах зээлд орж эхэлсэн. Rosie the Riveter бол эмэгтэйчүүдийн үйлдвэрийн ажлын бэлэгдэл балангаар ирсэн үе. Эмэгтэйчүүд гагнуур, угсралт, онгоцны эд анги үйлдвэрлэл, сум зэвсгийн үйлдвэрт ажиллаж, өмнө нь зөвхөн эрчүүдийн ажлыг тооцогддог ажлыг гүйцэтгэж чадна гэдгийг харуулсан. Энэ нийгэмдэгч энд үүргийн талаар хойрлолтыг өөрчилж, Америкийн нэгдсэн улсын хөдөлмөрийн зах зээл рүү олон төрлийн оролцоотой болох эхлэлийг тавьсан юм. Үүнээс гадна дотоодын эдийн засаг бүхэлдээ дайны үеийн үйлдвэрлэлд тулгуурлан зохион байгуулагдаж, хэрэглээний барааны хомсдол, нойрын хяналт бий болсон ч урлаг хуримтлал эрс үссэн. Дайн дуусны дараа эдгээр өөрчлөлт ямар үр дүн авчирав? Юуны өмнө дайны үйлдвэрлэлийн төлөө асар их хүчин чадал бүтээсэн Америк улс дэлхийн хамгийн хүчрэг эдийн засаг болж гарч ирсэн. Дайны дараа үйлдвэрлэгчид цэрэг аж үйлдвэрийн салбарын технологи энгийн хэрэглээний бараа руу шилжүүлж, машин, ахуйн цахилгаан эргэсэл, орон сууцны бүтээн байгуулалт эрс үссэн. Мөн цэргүүд их орондоо буцаж ирснээр хөдөлмөрийн зах зээл өргөжин хэрэглээд хэлсэн. GIB хөтөлбөрөөр дамжин олон мянган цэргийг сурвалж суралцаж, мэргэжлийн ур чадвараа дэвшлүүлснээр Америкийн нэгдсэн улс дундаж давхаргын өсөлтөд алтан үед орсон. Үүнтэй зэрэгцэн эмэгтэйчүүд дайны үед олж авсан туршлагаараа ажил хөдөлмөрт эргэн орох хүсэл нэмэгдэж, Америкийн эдийн засаг илүү төрөлцсөн бүтцтэй болов. Ингэснээр дайны үеийн дотоод хөдөлмөрийн өөрчлөлт болон технологийн дэвшлэл нь зөвхөн дайны ялтад биш, харин Америкийн нэгдсэн улсын дайнаа дараах эдийн засгийн тесрэлт дэлхийн тэргүүлэх гүрэн болох суурь болж өгсөн юм. Wait a minute. Pass me the ranch. Бид 24/7 танк хийж байна. Хөөе залуусаа. За тэгээд Пёнгянгийн чурагч руу онштэй. Би яг дайнтай үйлдвэрийн дунд байна. Дайнтай холбоотой хувьцаа худалдаж авахд өмнө нь маш сүртэй байсан. Харин одоо Warbond App ийм мэдээлэл илгээдэг. Улсаа дэмжихгүй бол чиг